байцгаана уу? Одоо өглөөний 7 цаг болж байна. За одоо өглөө хийдэг юмнуудаа хийлчээд тэгээд өнөөдөр гарэ гэж бодож байна. Өглөөний цагаа бэлдээд нэг өндөг л идчихэ. Нэг 2 өндөг бол эдгээргүй байдалтай байна. 4 помидор, өгсөй, боцай, нэрс, сүү, тас. Ингээд бүх хэрэглэдэг юмудаа гаргаад авч. Явсан. Өчигдөр би нэрсний смути хийж байсан. Тэгэхээр өнөөдөр зүгээр дан буурцаагийнхыг хийгээд авчи. Би өөрөө өнөөдөр яг зав гаргаж байгаад бас зав гаргаж авч байхаа юу. Орой л яг нэг сууж утасныхаа галерей өдрийг цэвэрлэхгүй бол бүр намайг бичлэг шилэхгүй багтаамжинд өөрөөд болохгүй байна. Яа. О. Смутинд бол нэг тал банан хий. За үрчнээс бас нэг юм хэмжээтэй яг надад болдог. Тэгээд нэр бас ингэ бичлэг хийхээр цагаас айгүй авдаг юм байна. Одоо 7:45 болж байгаа хгүй би 7 гэж боссон заяа. Хэрвээ бичлэг хийж мэгийг байсан бол би одоо аль хэдийн цаг аваад сууж авах байсан байх. Тэгээд бичлэг хийхээр айгүй яа тийм ээ. Цаг авдаг. Би өглөө бас сэрээд ингээд янз бүрийн подкаст эдгээр сонсдог байхгүй юу? За өөрөө ирч хүч оруулах гээд. Тэгээ одоо л тийм үзээд яах вэ басаа юу гэдгийг бас зөв гоё. Өөрхөн хошоо шиг тавиад чи. Нэг юм сонсоод юм хийхгүй бол ерөөс болохгүй байна. Ямка за. Одоо энэ урдны үзлээс энэс илүү боё гэж хаана байна вэ? Бэлдэг анггүй. За сайн сэтгэл тараа нөмөртөө бурхад гэсэн байсан. Тэр бурхан. За энэ асуусан. За тэр нөгөө задлан хийх хүний сургууль. Нүгэлгэн хой. Яасан тавтан дадгүй хүмүүс вэ? Яв. Та намайг бүр бичлэг хийхгүй юм бэ нөө. Батамж зүрээд байна. Япсан. Одоо смутигээ бэлтээ. За одоо смутигээ бэлтэж чинь бууцаагаа ингээд угаагаад ишнээс нь салгацсан. Тэгээд энийгээ дахиад нэг жоохон жижиглээ. Сүүнээс болохоор 250 мл хийгээд энэ болохоор юм лактозгүй сүүгээд гарсан байх юм хурдан.
За яа үнэхээр бүр ажиллагаатай юм байна гэж бичлэг хийх чинь. Одоо за дэлгэжлээ. Одоо 7 болж байна. Биш ээ 8 болж байна. 8 өнгөрч байна. Яа. Үнэхээр цагаат юм байна. Нэг ингэж яг өдөр тутмынхаа влог бичлэгээ хийдэг хүмүүс. Үнэхээр лаг юм байна. За эдэж шоотоослаа ёо. Би ингэж миний цагаас амар аваад байгаа болохоор сая бол бүр нэр үнэхээр амар хурдан идчихлээ. Би нэр уцаа ийм юм дээр тавиад байгаа шүү. Энийн дээр нь тавиад. Тэгэд ингээд ийм талмал гараад байгаа шүү за. За одоо гэсэн галтаагаа цэвэрлжээд энэ хавирхаа бүгдийн сайхан цэвэрлжээд тэгээд дараагийнхаа хийх юмыг харуулъя. За одоо би өглөөний цагаа ууснаас 30-аас цагийн дараа пилатес хийдэг байхгүй дасгалаа хийдэг байхгүй юу. Тэгээд тэр хоорондоо болохоор юм тэмдэглэл бичдэг болсон. Тэгээд энэ одоо анх удаа миний яг ингээд бүрэн дуусгах чагаа дэвтэр болгож байна. Тэгээд бүр ингээд угаасаа нэг эхний 7 хоног ч юм уу за бүр 3 хоног биччихэд ингээд цаашаа юу сурчдаг юм байна миний хувьд. Ер нь зуршил гэдэг зуршил болчдөг юм байна. Тэгээд яг анх удаа ингээд дуусгах чагаа дэвтэр хараад амар урамтай байгаа. За тэгээд энэ болохоор нөгөө нэг ямар ч юм бичиг хэр юм шугамгүй болохоор тэгээд заавал ингэ шугамддаг заяа. Заа юу ч гэсэн. Наймал заа юу маа гэж ярих юм ба би. Тэгээд бас их сүртэй. Надад ингээд гоё лама асааж аваад бичүүл айгу гоё байдаг. Би юм гоё лаатай болмоор байна уу. Нэг нөгөө дотроо олон ширхэгтэй юм жижигэн лаа байдаг шүү дээ. Тийм их утсан ч амар тэнэг асаад байдаг юм л. Ой ямар халуун юм бэ. Одоо энэ дэвтэр маань дуусгаж байгаа болохоор би дараагийн дэвтрийг захицсан. Тэгээд тэр маань болохоор яг шугамтай. Би угаасаа хамгийн эхэлж тэрийг хийж харж захисан. Гэхдээ энэ бас жоохон цаг авнаа. Одоо 9 өнгөрч байна. Би цайгаа нэг 9 гинэ 8:25 гуйч гээд ууж дууссан. Тэгэхээр одоо дасгалаа хийхээс өмнө би болохоор мача ууж хэлсэн байхгүй юу. Тэгээд энэ болохоор дөнгөж ууж эхэлж байгаа юм чинь зүгээр туршиж үзээгээд нэг юм Японы хүрээс нэг юм мача авсан. Тэгээд түрүүний нөгөө лактоз хүсүү би нөгөө энгийн суухаар гэдэс ингээд хийгдээд цаанхаагаад ингээд том болчихдог байхгүй юу. Тэнгүүд энийг уухаар яах ч үгүй. Энд тэгээд аим гоё чихэрлэг заяа. Энэ маань угаасаа юм гашуу юм чинь зүгээр ямар ч нөгөө зүгийн бал эдэр хийх шаардлагагүй энтэйг нийлээд айгүй гоё амттай зөөлөн гоё амттай болчихжээ. За эхлээд би тэгээд энийг дуусгачаад нэг аим гоё мача зардаг Монгол дэлгүүр онлайн тийм хаяг олсон Instagram дээр бид тэрийг турш үзээж болж байгаа. Тэгээд яг гоё нөгөө мача найруулдаг юм байдэн штэ сет тэрийг авч байгаа тийм гоё хийнэ. За ингээд нэг халбаг халуун тэгээ надад нөгөө нэг зориулын утгатай юм байхгүй болохоор яг нүгээр за ингээд одоо сүүгээ хийнэ. Энэ юу нэлээд өндөр аяг болохоор жоохон талаар нь хавцаа хийж байна. Дахиад сүүгээ хөөсрүүлээд нөгөө утас маань дэлгэцсэн биш тий.
Одоо энэ дээрээсээ мачагаа хийгээд за нэг ингээд уулчна. Бүр гоо чихэрлэг уумаар авал зүг юм бол хижүүлээг гоё болт юм билээ. Гэтэ нэмэлт чихэр хийхгүй юу нуугаад байгаа. За тэгээд энэ мачаа би болохоор нөгөө тасгалаа хийхээс өмнө уудаг. Энэ нь болохоор сэргээдэг. Тэгээд тэр нь ингээд айгуу гоё юм удаан барьдаг. Би хар кофе ерөөсөө ууж чаддгүй болохоор мача сонгосон. Энэ ч гэсэндээ надад ингээд зөөлхөн айгуу гоё байгаа. Уугаад бас таатай. Мача пилатес гэхээр хүмүүс айгуу хэлбэргээд ойлгоод байдаг болсон лээ. Мэдгүй Instagram дээр энэ айгуу илбэг болсон түгцэн болохоор хэлбэр гэж бодоод байгаа маа шиг мэдгүй байна. Юмртайч би болохоор яг пилатесийг яагаад сонгосон бэ гэхээр хүмүүсийн туршлагыг харахад ч гэсэндээ айгуу гоё. Миний бүр яг ингэ хүсдэг юм гоё биеийг хуралдаг тийм юм одоо юу гэмбэ спорт гэх юм уу тийм санагдсан. Гэтэ одоо л гэрээр яг юм мат пилатес хийж байгаа. Тэгээд 3 одоо миний 2 дахь сар би 2 дахь сартаа яг хичээлж байгаа. Тэгээд 3 юм 4 дахь сараас яг гоё төхөөрөмжтэй пилатест явъя гэж бодоод байгаа. Пилатес би яг 1 сар болоход л амар мэддэгтгүүц юм. Биэнд маань хэлбэрт ингээд мэддэгтгүүц өөрчлөлт гарсан байхгүй юу? Өмнө би ингээд ерөөс тасалмасал хийдэггүй байхад ингээд хажууд шаар зогсоод ингээд нуруу маань амар юм бөхтөр ийм болсон баг ийм болсон. Зүгээр ингээд тэний зогсож байгаа баг ийм байсан байхгүй юу? Тэгээд ингээд гар мар ингээд амар юм муухайсан юм аа. Тэгээ 1 сар хичээлэл ингээд өглөө болгон би ингээд өөрийгөө харж байгаа шүү дээ. Тэгээ өглөө болгон босоход би ингээд би энэ дээр амар гоё өөрчлөлт гараад байгааг анзаарчихсан заяа. Мөр маань ингээд яг гоё тийш ингэж төвхөж гарч ирэл. Одоо ингээд зогсоодаас ингээд гоё тэгшин болоод байгаа байхгүй юу? Яг нуруу зүв хавар ингээд энэ хуйн мөчтэй гоё байхгүй болоод байгаа. За одоо энийг уучаад тэгээд дахиад нэг 20-30 минутын дараа тасгалаа хий та. За одоо тасгалаа хийх чинь би яг энэ зэнд хийдэг ширээг ингэж буудан лугаа шахаж чагаад тэгээд тэр санд манлаа бүгдийг нь холдуулж чаад эндээ ингээд мата дэвсэд тасгалаа хийдэг. За би одоо яг нүрээ бодоход бэлмүүлээд сууж байна. Нарны тасмаас бүх юм дөрөгцөө одоо. За хамгийн эхлээд энэ. Миний праймер дууссан. Тэгээ шууд ингээд эндээс эхэлчихсэн юм. За юу гэдэг юм намайг уучлаарай. Би амар муухай ерөөсөө нэг тийм муухай гойстай яриад байгаа тавчлаарай. Миний хоёр яг нүдний хоёр талаар ингээм муухай батг гараад байгаа нь гэсэн. Энэ би ихтэй манай гэрээ уснаас болж ингэж удаад байна. Карантинаас гарч байгаа. Ийм бас байна. Нүгээр ботч. Энэ болохоор 031 гэдэг өнгөн байна. Тэгэхээр эндээс тохиолцож үзэж байна. 0 2 гээд. За болц. Нэг өдөр тутмын бодолт байна. За тэгээ үсээ хатан хаттлаа. Юу ячи? Гэрээ цэвэрлэчээ. Өнөөдөр миний яг гарах гээд байгаа гол зорилго нь юу вэ гэхээр энэ галтгооныхоо нөгөө бодоод исэн хөөрхөн жижигхэн тогтчлоо хийх гээд тэгээд тэр нь шаардлагатай зарим нэг жижиг сажиг юмнуудаа авах гээд байгаа байхгүй юу? Яг хөө тэрнээс наан би эхлээд нэг дүү дээрээ очиод нэг юм олж өгөх хэрэгтэй байгаа. Тэгээд болно доо.
Тэг гэртээ ирээд гоё энэ галтгоогоо төгчүүлье. Одоо тэгээд нэг сайхан хамаг цонх балконоо онгойлгож жагаад гэрээ аль олох хүлрэхгүйхэн шиг цэвэрлээд тэгээд юу яа гэж бодлоо. Гарч байгаагийнх бас нэг рил хийчдэг юм уу? Тэгээ. Яа за сая нөхийн гэдсэн рилнийхээ бүх дүрсийг авчлаа. Яа далчхан ч өглөө бүр. Энэ дог тавьж агаад би ингээд мэдрээд хийсэн зүйл. Тэгээд миний рилийг хэрвээ үзмээр байвал миний Instagram руу ороод үзээрэй заяа. Эхлээд дүүдэр очих байсан. Хамгийн ихэнд миний арах газар болохоор юу юм бэ? Нэг амар гоё нарийн мавны газар олж мэдсэн тийшээ очино. Croissant авна. За явж сая орж ирлээ. Одоо 4 өнгөрч байна. За гоё юм бас зөндөө авсан. Одоо харуулнаа. За би сая гараад юу авснаа харуулъя. Би нөгөө амар гоё нарийн бааны газар авсан гэсэн шүү дээ. Тэгээд тэрийг өнөөдөр бүр зорж утсан чинь хийдэг хүн байхгүй, өнөөдөр ирээгүй гэд бүр юу ч байгаагүй. Тэгээд яг тэр хавьд хамгийн ойрхон байсан кафе хороод тэгээд croissant авсан. Croissant. Франц дуудлага нь croissant шүү заяа. Тэгээд энэ дөрөв шиг croissant авсан. Гэтэ Carrefour-ийн гоё. Carrefour шүү заяа. Carrefour-ийн гоёлдог. Гэтэ нөгөө миний тэр олсон газрах бүр айгүй гоё яг л бүр ориг croissant чиг байхаар байсан. Ориг чигшэнсэн дээр л доо. За. Тэгээд энэ яг зөв өнөөдрийн хийх хоолны амтлагч байна. Тэгээд ийм төслөг авсан. Энэний амтанд нь орчоод байгаа. За тэгээд эднэр болохоор энэ болохоор миний бичлэгэнд хэрэгтэй, ер нь манай гэрт ч гэсэн хэрэгтэй. Энэ жижигхэн лааны суурь. За тэгээд эднэр бол бас маш хэрэгтэй байсан. Энэ нөгөө нэг цай хандлагч. Би одоо бас ямар цай хандлахаа харуулна. Ингээд тэгвч ингээд энэ цай хандлагч авсан. Тэгээд ийм альчуур бас авсан. Нөгөө талхныхаа санд дэвсчээгээд ийм альчуур авсан. За тэгээд манад болохоор нөгөө хүүтэн ус ууя гэхээр усаа хийгээд явчих юм шил байдаг байхгүй юу? Сав тэгээд дандаа нөгөө нэг данхандаа буслгаал тэл мартцсан үед ерөөсө хүүтэн уух юм байхгүй болчтой. Тэгээд ийм усны сав авсан. Энэ болохоор ингээд онгой. За нэг иймэрхүү худалдаа авалтууд хийлээ. За тэгээд хамтдаа гоё хамтдаа биш. Миний галтгоогоо бас хөөрхөн яаж тохижуулахыг бас харцгаая. За ингээд яг бодож байсан ширээгээ ингэж аваад яг тавья гэж бодож байсан газараа ингээд хөөрхөн тавьсан. Тэгээд энэ ширээ маань болохоор хөөрхөн сундаг заяа. Ингээд эвгэгдсэн байгаа нь болохоор яг 100 м-тэй 100 м гинэ ёо. 1 м-тэй. Тэгээд сунахаараа метр 80-тай болдог. Тэгээд хүмүүс ирэхээр бас айгу зүгээр байдаг. Яг юм. Одоо хөрхөн. За одоо энэ ширээгээ хөрхөн болгоё. За одоо яг ингэ бүтэн харагдчихэ тий. Миний яг нүдэндээ төсөөсөн ширээ маань бол энэ бүтээлэг.
За тэгээд ширээн дээр маань байх юм гэвэл энэ дээрээ би энэ лага дотор ингэ хийцэн. Тэгээд лага ингэж тавиад тэгээд энэ би бүр хамгийн анх Франц явахдаа энийг яг тастаа гарчаад би галт ширээн дээр тавина гэж бодоод авсан байхгүй юу? Миний цай аяны доор тавьдаг юм суурь аяны суурь Ван Гогийн зурагтай байх юм. Тэгээд би тэгж 22 онд биш үү те? Тийм 22 онд явсан шүү дээ. Хамгийн анх 22 онд аваад одоо 26 онд би ашиглаж эхлэх чинь. За тэгээд энийг ингээд тавьчихна. Тэгээд энэ болохоор аав ээж өгсөн юм аа. Нэг юм цай ахгүй юу? Би энэ цайгаа хандалж уух гэдэг юм. Эм хурц мастай харьцсан. Тэгээд энийг ингэж тавиад за тэгээд энэ цавандаа усаа хийгээд ингэж тавьчихна. Эсвэл ингээ хамттан эндээ цайгаа хандалчаад ингэж тавьчих болно. Ингээд хурхан. За эхлээд юу ч гэсэн цайгаа хандлаад усаа хийгээд тавьчих. Тэгээд мэдээж лагаа сааж өгнөс энэ дээр байжиг. За ингээд усаа хийгээд тавьчлаа. Энд бол одоо ингээд хүүт ус байна. Одоо цайгаа хандлая. Одоо хандлагчандаа эхлээд цайнаас хайч. Нэг анх удаа хандалж үзэж байгаа бол гарсан юм мэдэхгүй байна. Гэтэл нэг ийм ширхэгтэй юм байна. Нэг халбаг байхад болох уу? За хоёр халбаг. За эхнийхээ одоо ингэж туршиж үзэж ихээр их хийх юм мэдээ шүү дээ. Тийм болохоор. За эхлээд хүүт уснаас хийж биш үгүй. За тэгье. Би яагаад хүүт уснаас тэгээд халуусаа хийгээд тэгээд энийг энэ дээрээс нь гэх байхаа. Окей. Төгсдөө ингээд хандлаад барьж. Би энэ цайгаа гэхдээ ус босгочаа хураагаад цайгаа энд тавьчих гэж бодож байна. За миний ингээд цайны нэг юу дүүлээ. Батнус гэхгүй. За цайны хэсэг маань ингээд юм бэлэн боллоо заяа. Одоо дараагийнх нь манай ширээн дээр байх юм юу тийм ээ. Тэгээд ийм альчуур авсан гэдсэн шүү дээ. Энийгээ дэвсэн. Дундуур нэг нугалж байгаа дэвсэн шүү дээ юм уу? Уг нь ингэмээр байгаа. Ийм хэмжээтэй байгаа байхгүй юу? Тэнгүүд талын дэвсэнгүүтээ мэдээж нөгөө нэг талх малх борц өдр нь үлдэн шүү дээ. Тэгэхээр хатаа гунтад дээрээс ингээ бүтээж орхмоор байхгүй юу? Тэгэхээр ингээд дэвсчээ. Би сайн нэг марцсан биш гэж дорж ирэхээс өмнө миний дасгалын маань юмнууд ирсэн байсан. Маргааш л та. За ингээд дэвссэн заяа. Одоо курсана тэгээд
Энийг би нэг амар маяглж аваагүй шүү за. Би найз залуу бид хоёр тусдаа гарснаас хойш ерөөс ингээ өглөөний цай манда гурлагын бүтээгдэхүүн хэрэглэхээ болсон байхгүй юу? Талах малах ерөөсөө авдаггүй. Тэгээд хаяа нэг юм гурлагын мэдмээр санагдахаараа яг юм дуртай курсантосаа нэг цуушкийг аваад идчихдэг. Тэгэхээр нэг юм худлаа маяглаагүй шүү. Яа эндээс ингээ. Гой зөөлх юм. Ингээд хөрхөн идчихсэн. Тэгээ угаасаа тустаа гарахаараа ингээл гэрэмээ ингээд амар гой тогтчулна гэж амар мөрөөддөг байсан болохоор л угаасаа бараг энэ охтууд болгоны мөрөдлөх үү. За ингээ бүтээ тавьчихна. Идэхгүй үедээ. Идэх үедээ ингээл. За одоо би ширээгээ дээрээс нь харуулъя заяа. Манай өглөөний цайны ширээ болон өдөр ер нь ямар байх вэ гэдгийг харуулъя. За ийм харагдчихээн. Ямар мэдрэмж төрж ийн энийг хараад. Би бол угаасаа яг л гэрээ ийм гоё мэдрэмжтэй. Өөрөө би эндээсээ ингээд гоё мэдрэмж мэдэрч байгаа юм чинь. Ийм болгоё гэж зөндөө бодож исэн. За амар гоё амар хүрхэн би холоос ингэ харуулъя за. За одоо гэтээ бас нэг хүрхэн жижиг хэд хэд юм дутуу байгаа. Тэрийг бас хийчихье. Ийм хөрх юмнууд байна. Энэ хоёроо болохоор ингээд тавьчих гэж бодсон. За тэгээд энэ хоёр альчуурынхаа энийг нь эндээ ингээд тавьчих гэж бодсон. Одоо ингээд яг юм улаан ширээтэй улаан ингээд гой төгсөж байгаа байхгүй. За тэгээд энэ ургамлаа болохоор энэ эндээс ингээд унжуулчих гэж бодсон байхгүй юу? За би айтаахан тогтоож тавьчаад яараал. Ингэж харагдаж байна. Гэрлэнээс ахаар бүр гоё харагдаж байна тийм. Ингээд. За яг тэр нэг өөр өнгөн юмнууд жоохон багаалаа л л та. Тэгээ одоо яалттай үлээ. За одоо энэ алчуур үлдсэн. Энийгээ би энэ овныхоо бариулнаас ингээд за ингээд харъя. Холоос ийм харагдчих. Эйгөө хөр харагдаж чад тээ. Анагалтгаа бас энэ ингээд миний бүр хамгийн дуртай хэсэг болчлоо. За. Бүр ингэж айгу хурдан тогтчуулаад дуусчлаа. Уг нь бол миний яг энэ влогны гол зорилго нь энэ байсан байхгүй юу? Эднэрийг ингэж тогтчуулаад хөрхөн сувлуулад тэгсэн чи ихэнх нь яг хөө миний бараг зөвөр миний нэг өдөр гэсэн л нэртэй болоод дуусчлаа л да. За одоо манай галтгаа юм хөрхөн. Амар өнгөрчөж байгаа зү. Яа би сая бүр дахиад нэг рил хийчихлээ гэл бод. Тэгээ яг хуу бүтэлтэй болсон уу мэдэхгүй л юм л да. Эдит хийхдээ л юу мэднэ. Гэтэ гүүр бүтэлтэй өдөр байна өнөөдөр. Өдөржингөө юу гэдэг нь угаасаа өсчлөө эндээс идчих. Ингээд айгу том байдаг болохоор бараг нэг нь идэл татчихдаг заяа. Дахиад заа юу гэсэн юм ёо. Тэгээ нэг ядаргаатай юм ингээд амар өөр идэт юм аа. Тэгээд ч мэдж байгаа харуулаад яах юм. Хоолоо хийх гэсэн чи уус ирдэгвэ. Ямар хэцүү юм бэ? Би тэгээд өнөөдөр дүүдээр очиж амжихааргүй болсон. Амжихааргүй жоох угаасаа зөндөө их юм гээд бас жоо ядарч. За түрүү
утасны багтаамж дүүрээд тэгээ бичлэг маань зогссон. Тэгээд гадраа цэвэрлж байгаа дөрвөлжлүүлээ гэж бодсон чинь бүр таг мартчих. Тэгээ одоо болохоор би унтах гад нүрээ цэвэрлэх чинь. Тэгээд энийгээ бас харуулъя гэвэл нэлийн урт бичлэг болчих байхаа. Угаасаа яг энэ влогны гол зорилго нь галтгоогоо төгчүүлэх байсан болохоор одоо ингэж дуусгачих гэж бодож байна. За. Баяртай.